сайн уу манайхаа надад cool tone зөхөө, warm tone зөхөө гэдгийг ингээ фильтрээр үзэж болд юм байна. Би одоо ямар ч боддоггүй ингээд өөрийгөө шалгаж харж байна. Тэгсэн чинь би өөрийгөө ингээд өвлийн тонтой гэж боддог байсан хгүй. Нүдээ дандаа шорон бороор тэндэл хар сарлаар бодвол байдаг байсан. Яг ингээ харсан чинь надад энэ spring гэсэн илүү зөхөд байгааз. Хэдүүлээ spring makeup гэж хайж аваад дагаж хийж үзээ. Гэт хайгаад үзсэн чинь нэг иймэрхүү makeup бод гарч ирээд дуурайж хийгээд би ийм гоё өнгөн зөгтөлцсөн гоё makeup хийж чадсан. Яг над шиг ийм хаврын дулаан тон та бүхэнд таарч ивэл энэхүү будалтыг дагаад хийгээрэй. Маш амархан будалтай болно. Суур тос, нарны тос, нүгчлэлтийн праймер болон кремээ тохирлаад суур маань бол лингийн легминий тавьдаг суурууд байгаа. За мэдээж гэрэл сүудрээ тавьж өгсөн. За тэгээ шаргал өнгийн тосон сүудэр тавиад араас нь повдроо тавиад ерөнхий суур бодолт маань бэлэн болчихлоо. За хөмсгний хувьд гэвэл бор өнгийн маскарагаар заавал бор өнгийн болгож өгсөн. Энэ бол бодолтын чухал хэсгүүдийн нэг. За тэгээд урт уран баг зэргийн үс зурж өгөөд сүүл нэмж өгөөд хөмсг маань бэлэн болсон. Хамар өндөрлөхөөгөө би хизээч юм шаргал өнгөөр хийдэггүй. Дандаа шорон өнгөөр өндөрлөлтгийг та бүхэн анзаарч ирсэн байх. Тэгсэн тун давуу шүү. За тэгээд баг зэргийн илүү гарснуудын шахмал пудрээрээ янзалж өгөөд хуурайс өдрөө баг зэргийг нэмж өгсөн. За энэ бодолтой хамгийн гол зүйл болвол улбар шар өнгийн хацар өнгөлөгч. Энэ хацар өнгөлөгч гаралт нь бүр амар сайн болохоор бараг нэг товшгод ийм гоё тод гарч өгч чаддаг учраас би нүдний тэн дээрээ суур өнгөндөө энэ хацар өнгөлөгчөө бас ашиглаж өгсөн. Сүүлэн дээрээ баг зэргийн тод өнгийн тэн нэмж өгөөд хайлайтраа тавиад энэ хайлайтер бүр амар гоё гялцж байгаа. За тэгээд доод давхраагаа зурж өгөөд хамгийн гоё нь 9 тэний мон тосон цаа бүр амар гоё гялцчихсэн. Даанч бичлэгэн дээр бүр яг тэрэн шиг гоё харагдаж чадахгүй. Харин контурны үед гэвэл боронгийн харандаан контур ашиглаж өгсөн. Авралттай харин гээлэр сэтэлж өгөөд сормоос наагаад доод сормоосоо будаад нүдний манд будалт бэлэн болсон байгаа. Дуруулаа зүүлэн бор өнгөөр хүрээлээд фойрогийн өнгөлөгчний 0.6 өнгөөр нь будаж өгсөн. Энэ бүр амар гоё зүйл харагдаж байгаа бас ерөөсөө энэ өнөөдрийн миний байнга хэлж байгаа үг бол ерөөсөө дандаа зүүлэн гэдэг үгнүүд байна. За тэгээ хайлайтруудаа нэмээд будаг төгчгч мистэ цаад бодол маань бэлэн боллоо. Би өөрийгөө ийм амар гоё зөөлөн царайтай гэж юусоо бодоод юм байна. Энд ихтэй амдаараа бүр амар гоё гэж байна. За нарны гэрэл нэг иймэрхүү харагдаж байна. Надад бол энэ маш их таалагдж байна. Та нарт миний хуучин боддог гэсэн хүүтэн тонтой өнгөнүүд таалагдж байна уу? Яг одоо ингэж бодсон дулаан тон таалагдж байна уу? Комент хийгээрэй.